Ер нь жижигцүү гэлтий спорт хүнээс хүсэл мэлзэл шаарддаг. Тэмүүлэл ямар нэгэн ур чадвархээс илүү хүслийн тэмүүлэлийг шаарддаг. Ер нь хүсэл хайшаа туйл тийшэндээ байдаг штэ. Тэгэхээр жижигцүү мөн ялгаагүй. Яг энэ спортоор хичээлэх хүсэл гэдэг зүйлийг хүнээс шаарддаг. Хүсэл тэмүүлэлтэй хүн бол энэ спортын сайхан зүйлүүдийг аваа юм. Тэгэхээр жижигцүү гэдэг зүйл маань өөрөө уян хатан арга замаар ингээд өрсөлдөгчийг уян хатан арга замаар амьдралыг бий болгох философиг агуулж явдаг юм. Спортон зүгээр ингээд нэг чихнээс сонссон, нүдээр харсан ингээд нэг жоо уншсан зүйлээрээ барилдаж үзээгүй, ингэж үзээгүй, тулалдаж үзээгүй ийм зүйлээрээ очиод ингээд сая Дональд Трамп өөдөөс ингээд манай үндэсний спорт бол жижигцүү гэж хэлж чадчихээн. Тэгэхээр ямар олон хүн спортод цаг гаргаж байгаа хүүхэд, цаг гаргаж байгаа хүн чинь өөрөө нийгэмдээ цаг гаргах те юм анхаарч хадамжтай хүн гэсэн үг. Өөртөө арчаатай байна гэдэг бол хамгийн том зүйл шүү дээ. Тэгээд гэр бүлээ арчин нийгмээ арчаатай болгоно зүгээс дээ тийм. Тийм учраас спорт гэдэг зүйл цаг гаргах нь бол хувь хүний өөртөө хийж байгаа эрүүл мэндийн хамгийн номер 1 гол. Яг энэ жүжигчдийн спортоор болохоор та ер нь яг анхны олон улсын медальтан гэж явдаг уу? Зарим дэх бах 2008 баха US Open тэмцээнд оролцож. Яг хүрэл медаль хүртэж тэгээ жижигцэг амтыг мэдэрчээсэн тэр л гэсэн. Жүжигчүү гэдэг маань яг өөрөө тулааны спорт юм уу? Эсвэл бүхийн байралтай юм уу? Жижигцүү бол тулааны спорт, яг бие хамгаалах спортуудын төрөл. Ер нь өөрөө энэ жүжигчдийн спорт хичнээн жилийн түүхтэй аль улсаас гаралтай спорт гэж явд юм бэ? Жижигцүү мөн өөрөө дорны соёлтой маш эртний спорт. Тэгээд жижигцүүгээс олон төрлийн одоо тулааны урлууд үүссэн байдаг ялангуяа Японд. Тэгээд жудогийн өвөг эцэг спорт. Цаавар Монголоос үүсэлтэй гэж ярьдаг энэтхэг төвөд гээл. Жижиг үүсэл нь бол эртний түүхүүд нь бол маш олон янзын түүхээр ярьдаг. За тэгээд бавар ингээд анх нэг барьцаалмтай уулзахад жижигцэн Монголоос эхэлтэй гэдэг чимээ түүгээр. Угаасаа ийм түүх үзэж байдаг. Тэгээд жижигцүүл яахгүй өндөр хөгжсөн тэнд бий болоод автоатлетикта маш одоо өөрийн соёлын шингээж чадсан зүйл Япончууд. Тэгээд яг жижигцүү маань Японы мэдээ самурагийн самурай нарын гол бие болдрынхан одоо тийм бие хамгаалах хэрэглэх түүний нэг нь бол одоо сэлмээс гадна энэ жижигцүү байсан. За тэгээд жижигцүү маань өөрөө яг ингэж явж байгаад автоатлетикта ингээ хөгжөөд маш олон жилийн түүхтэй. 900-ны их үеэрийг жудо хөгжүүлэх гээд Бразилд очисон. Канагийн шавнар грэсийн гэрүүлтэй танилцаад за тэндээс яг Бразил жижигцүү гэж урсгалыг болгосон. Ер нь бол 900-ны их үеүл өөрөө Япончууд жижигцүү жудо хоёроо ялгадаг. Нийгэмч ингэж ялгадаг юм уу байсан. Тэгээд Бразилчууд тухайд юу гэж хүлээж авсан бэ гэхээр Японы жижигцүүч тэрлээ гэж хүлээж авч ирсэн. Тэгээд мэдээж тулааны урлаг дэлхийн бус орн өөр соёлтой оронд өөр соёл очиж тулааны урлагийг танилцуулна гэдэг нь мэдээж тэр соёлынх нь тэр тулааны урлагийн дуурайтай үзэх ажил гарна. За тэгээ яг Канагийн шавнар Дамэдэг шав одоо Бразилд очиж анх жудог дэлгэрүүлж очиод Бразилууд юу гэж хүлээж авсан бэхээр ингээд жижигцүү хүлээж авсан. Тэгээ ер нь грэсийн гэрүүлэх хичээлээ. Яг Бразилийн жижигцүү урсгал бий болгож эхэлсэн. За энэ нь гол төлөв одоо хөвтэй орилдон голсон очиж жудог. Ийм төрөл энэ төрөл ингээд 900 оны ихэнх үеэс дараа таны үед ингэж Бразилд хөгжөөд за тэгээд одоогийн дэлхийд түгэнд гаргасан ийм том бие үлдрийн одоо соёлын хэрэглэх түн болон ингэ явж байгаа. Тэгээ 1990-ад оны үед яг холимог талаан гэж одоо энэ UFC байгуулагдаад жинхэнэ мандаал тэр бүх бизнесмэнүүд анхаарал те ингээр ингээл промошн янз бүрийн хийгддэг болоод энэ үед жижигцүүгийн тамирч тэр торлоо орж очивол ялтуудыг байгуулаад жижигцүүг алдаршуулаад тэгэнгүүт тухайн үед яг хаздаа төрлүүчин гэж мандаж исэн үе. Яг энэ үед Америкт яг зах зээл амжилт жижигцүү ингэж олж авчихсан. Тэгээ Америкт тархаа төгжсөн ингээл Америкаас ингээл Макдоналдс ингээл олон төрлийн юмуд ингээд явдаг штеп. Яг энэ шиг жижигцүү Бразилаас ингэж Америкт экспортлогдоод одоо Америкаас бусад орнд руу ингэж экспортлогдсон. Ерөөсөө ингээд жижигцүү ийм лаг төрлөө UFC жижигцүүхэн сайн байна гэдэг. Тэгэнгүүт нь олон төрлийн хүмүүс хичээлэх боломжтой юм чи ийм гоё төрлийн юм байна. Заавал ингээд тулааны урлагийн юм байх биш те. Бие хамгаалах, мөн бие ингээ бие улдрахаас соёл буюу
бие удирдахаа нэрвч хэрэг энэ зүйлүүдийг бий болгох зүйл нь жижигцээс маш гоё зүйл юм байна гэдэг зүйлүүд яваа. Тэгэл менежментийн тэмцээний хувьд ч гэсэн ингээл бүс бүснийхэн төвшин насныхаа төвшөнд нь өрсөлдөх төвшнүүдийг тавьж өгөөл тэ. Энэ систем тэмцээний системд нүртэл хүний хичээллэх бас өөрийгөө сорж боломжуудыг бий болгоод ч гэдэг юм. Хүн лимч ингээл нэг юм сурахаараа тэрийг сорих шаардлага гардаг шин. Би сайн сурж өгөөг бас нэг шалгах юм хэрэгтэй дээ. Тэгэхээр тэр нь тэмцээн байдаг ч юм уу те. Эсвэл ингээд өөр клубд очиод ингээд өөрийгөө сайжсан хардаг ч байт юм уу. Тэгээ тэмцээн уралдаан гэдэг зүйл ягаад бий болоод ингээд зүйлүүд мэдээж хүний ур чадрын төвшин ямар төвшөнд байгаагүй хардаг. Улс орны нийгмийн хөгжлийн төвшин ямар байгааг хардаг юм л зүйл шүү дээ. Ер нь ингээд нийгмийн хөгжил өндөр байгаа улс орнууд л ингээд спорт олимпийн медалийн дагавар өндөрт явж байдаг шүү дээ. Угтаа бол жиуцзүү чинь бүр яг жудогийн өвөг эцэг ингэж явд юм биш үү те. Тэгвэл одоогийн байдлаар ер нь яг одоо юу гэдэг нь чөлөөт бүх чи тийм үү жудо бол дэлхийн бүх улсад ингээд түгцсэн спортын төрөл гэж ойлгож байна шүү дээ. Жиуцзүү яг дэлхийн нийтийг хамарч чадж байгаа болоо. Жижигцүү тулааны урлагийн төрөлдийн ноён өргөл төр нь гарцсан спорт болж байгаа. Ер нь дэлхийн бүх улс оронд хөгжсөн. Яг мэрэгжлийн чиглэлээр яг бүр ингээд нэг тэмцээн уралдаан мэдээж маш олон байгаа. Үүнийхээ хажуугаар яг энэ хүн одооний энэ нийгмийн хамгийн хэрэгцээтэй яг маршал артын төрөл болж байгаа. Та сая хэллээ л дээ. Жудогийн үүсэл спорт гэсэн. Ингээд жудо энэ спортоос үүссэн гэд тэрийг бас их сонирхолтой нэгтлээ өмнө нэг сонсож байгаа юм байна. Жудог л одоо ер нь бараг бүх ихэнхдээ бүх юм барилдааны төрлийн өвөг эцэг гэж хувьдаа би бодож явдаг байхгүй юу? Жудо маань тэгж бодохоор хэмжээж Монгол улсад байна л да тий. Японы аюулгүй том соёлыг хэрэглэгдэх хүн тий. Энэ жудо гэдэг зүйл орж ирээд Японы соёлыг Монголд яаж их хөр тарьж гэнэ үү тий. Жудогоор олон хүүхэд залуучууд бие удирдахаа соёлын томхон хэрэглэр явж штэ. Тэгэхээр жудо бол өөрөө ингэж сүүлийн олимпийн медальтаас олон олимпиад медаль тасалсан Монголын гайхалтай топ спорт болоо явж. Тэгэхээр жудог нийгэм өөрөө маш гоё харж ингэж одоо өөрөөр чигсэн ингэж жудолаа гэж бодох нь одоо зүүсний асуудал байхгүй. Жудо ягаад жижигцээс бий болоо гэдэг түүхээр бол нэлээд урт түүхээр л да. Одоо жудог үндэслэгч Чигоро Кана гэдэг. Энэ хүн бол одоо 1800-ны сүүл үеэс яг одоо энэ 1880 онд Котокан гэдэг одоо дэлхийд даяар мэдэн Монгол жудочдын хамгийн сайн очихыг хүсдэг газар Котокан гэдэг. Энэ зүйлийг 1880 онд гүйцэтгэн байгуулж ирсэн жижиг юм сүмд дотор 6-9 харьцаатай жижиглүү тийм юм жижигхэн заалнаг ингэж жижиг жудо эхлүүлж ирсэн. Өөрөө мань хүн ямар хүн байсан бэ гэхээр жижигцүүгээр хичээлдэг. Олон багш нар дамжицсан. Тэгээ нэг багшийнхаа хамгийн сайн шавь нь байж чаддаг. Тэгээ тэр багшаасаа ингэж тэр нас сударна дээр үуч одоо шиг юм хөтлөр ингээд шаваадаг бэрэлт зүйл байхгүй ш нэмээд гараар зурч юучээд ингээд ийм судрынхаа дагуу хөтлөрийнхаа дагуу явдаг энэ зүйлүүдийг энэ өвлж явдаг ийм мундаг залуу байсан. Тэгээ энэ залуугийн гол үзлээр өмтлөө Кано гэдэг энэ агуу хүний миний доторгоо шингээж явдаг юм нь бол спорт хичээсгэл хандлал гэж зүйлийг амар сайн тавьдаг. Тэгээд найз нөхөд аягүй хүрээлэл сайтай ингэж одоо өсөж хүмүүцсэн хүн юм байл амьдралын ном зам уншиж хахад тэгэхээр хүн ер нь юм хүрээлэл хандлал гэж зүйлийг маш сайн одоо хандлал гэж зүйлээс маш их юм өсдөг штэ хүнтэй нөхөлж чадна гэдэг бол. Тэгээд энэ зүйлийг маш гоё хийж явжсэн. Одоо өөрийнх нь найзууд нь Токио их сургуулийн захирал ерөнхий сайд болоо явж шин юм уу те. Яг ийм өөрийнх нь хамт ингээд хөгжиж явсан залуучуудын Монгол Японы шин түүхийг бүтээлсэн юм лаглаг улсууд байсан. Тэр дундаа ч удаад Японд хурдан хөгжсөн. Тэгээд жижиг зүгээс яг тийм зүйл одоо хөшгөд сөхөлтэй зүйлийг хасаад тэгээ ганц нэг өөр спортуудын академик үеийн те тэндээс үзэл санаатай юмнуудыг аваад жудо гэдэг төрлийг нөхөр бий болгоод яг энэ жижигцүү жудо маань өөрөө ингэж хэдээс нь автоатлетикт явж байгаа зүйл гэсэн үг. Жижигцүү ангуул цэрэгдэн зориултаа хөшгөлдөг, цохилдог ямар ч дөрөмгүй одоо юм самуран одоо том урлаг, самурай эзэмшдэг юм зүйл байлаа шүү дээ. Тэр нь нөө олимпийн үзэл санаатай уялдаад цогтөг хөшгөлдгийг хасаад ингээд жудо болоо ингээд явцсан. Тэнгүү жудо яаж бас автоатлетикдсэн бэ гэхээр яг Бразилд очиод яг ингэж хэвтэй өрөлтөнд шилжээд хэвтэй өрөлтөнд голсон төрөл болоод ингээд явцсан гэсэн. Тэгэхээр ингээд зүгээр ингээд ийм цаг хугацааны үед тэгээд автоатлетикд явж байгаа зүйл гэсэн. Шинжлэгдэл явж байгаа гэсэн үг байна. За тэгээд хөгжлийн хувьд өнөөдөр ингээд хүмүүс олимпийн төрөл оролцогч ихтэй олимпиос нь оролцож байх та гэдэг ийм ойлголт үүж байна. Энэ бол өөрөө бас нэг өөр зүйл.
олимпизм гэдэг зүйл чинь ямар зүйлийг хэрэглэдэг юм бол яваад байгаа юм бэ гэж. Тэрэнд нь олимпизмын үйл хэргийг хэрэгжүүлэхэд тэр дэлхийн эв нэглийг хангах те хүн ам эрүүл мэндийг бэхжүүлэх улс орны хамгийн том одоо ингээл үндэсний аюул байдлын хэмжээ авч явах зөвхөн хүн ам эрүүл мэнд гэдэг чинь. Яг энэ зүйлийг бэхжүүлэх үйл хэрэгт юу хэрэгдэг вэ гэхээр дандаа спорт хэрэглээ явж байдаг. Тэгэхээр олимпизм маань өөрөө спортын төрөлхлүүд ингэ явж байгаа гэсэн. Дэлхийд биеийн даацсан том төрлүүд байдаг гэсэн. Олимпизмын хэмжээнд үйл хэрэг явуулдаг гэсэн. Жижитсугийн одоо мэрэгжлийн чиглэлээр маш олон клуб акт юм дэлхийд ч том холбоод нь ингэ явж байгаа. Яг л мэрэгжлийн чиглэлээр бизнесийнхаа чиглэлээр хөгжөөж явж байдаг хүн амын хөгжөөж олимпизмтай адилхан одоо жижитсузм ярих юм уу те. Яг ийм зүйл нь бас ингээл хөгжөөл ингээд энэ дэлхийн бүх төвүүдэд дэлхийн одоо 200 гаруй орнд ингээ хөгжсөн ийм том спорт болсон ингээ явж байгаа. Тэгээд энэ жудо өөрөө Монголд ингээ өндөр хөгжөөд Францлаас 10 жилийн өтөртнөө энэ өндөр хөгжиж байгаа орнуудад жудо гэдэг зүйл маш том байр суурийг эзлээ явж байгаа. Тэгэхээр энд Япон соёлоос илүү энэ спорт маш сайн зүйл байна л үзэл санаа хүний бие элдрийн соёлыг сайжруулдаг маш сайн зүйл байна. Монголд өндөр хөгжиж явж байгаа нь өөрөө маш сайн зүйл байхгүй. Нийгэмд юм хэрэгтэй залуучууд те энэ соёлоор хүмүүждэг энэ нэг хандлал хүндлэл те энэ нэг хүндлэл ялангуяа жудо жижигцүүд түрүүнд хэлсэн ийм уян хатан арга зам гэдэг гайхалтай зүйлээс үүдэлтэй имийг тээж явдаг. Ялангуяа хүндлэл, респект гэж зүйлийг маш сайн тээж явдаг спорт гэхгүй. Ерөөсөө багшийн хүндлэл, дэвжээ хүндлэл, орчин тойрны хүндлэл тэр нь бүр ингээд бэлтгэлийн өмнө болгоно байдаг, ард болгонд байдаг, тэмцээн дээр нь ч байдаг те. Ерөөсөө дагаад явж байдаг. Жудо сурыг, жижигцүү сурыг гэвэл энэ ёслохоо гэдэг зүйлийг маш сайн хийгээс орчвол нэгт энэ зүйлийг хийгээс орчвол тэр гэрүүлт удаан оршин тогтно. Тэр спортын яг үнцнийг ойлгоод маш сайн хичээнэ гэсэн. Тэгэхээр техник ур чадвар гэхээсээ илүү ер нь энэ хүндлэл гэдэг энэ гайхалтай зүйлийг зөв эзэмшээ биедэн шингээгээд хүмүүжээд авчих юм бол өнөөдөр өөрийнхөө жудочин, жижигцүүгийн тамирчин, жижигцүүгээр хичээлэгч гэдгийг нүүр бардам зарлах эрх нь тэр үнд байгаа гэсэн. Тэгэхээсгүй би ийм одоо топ дэлхийн аврах хүн шүү. Би ийм олимпийн медальтан шүү. Би ийм харвстэй шүү гэхээсээ илүү энэ нэг юмыг ойлгоод энэ стогоо гэдэг зүйлийг сайхан хийдэг болоод хүндлэг зүйл юмыг ингэж хүн түгээж чаддаг болсон бол өөрийгөө яг энэ төвшний хүн гээ нүүр бардам энэ тэнд ингээд ярих мэдээж тийм хүн ярихгүй л те. Нийгэм тэр үнийг тэгж хүндэлдэг юм болно гэсэн. Японоос гаралтай яг энэ спорт одоо ер нь яг одоо Японы үндэсний спорт гэж явдаг юм. Ямар улсын үндэсний спорт гэж явдаг юм бэ? Жижитсу мөн угаас Япон. Гэхдээ энэ дорн дахны яг жижитсу яаж үүссэн бэ гэдэг нь өөрөө юм олон талтай. За бүр ингээд анх намайг Бразилид уулзчихад жижитсу Монголоос үүссэн гэдэг чи мэддэг гэж сууж ирсэн. Бүрөө. Тэг яг энэ түүхэндээ буддын ламнар энэ тулааны урлагийг жижитсу ингэж хийгээд даянчилж явж байгаа Япон дэлгэрүүлээд нэг түүх. Өөр ингээд одоо жудо муудаа гэдэг үлгэр домог шиг те. Одоо ингээ аяма эмчийн талаар бичсэн бас нэг түүх байгаа гэдэг ч юм уу. Ер нь ингээд спортчууд мэдээж нэг хүн энэ хөдөлгөөнийг үүсгээл ингээд цуглуулаад те. Ингээд яваал тэгээд цаг тутамдаа шинжлэхдээ ном болгоод хамгийн сайн шавьдаа өгөөд нөгөө шавь нь тэр номыг үргэлжлүүлээд дахиад нэг шавь өөр багшийн шавьтай нийлээ хоёр номоо авсаргаач. Ингээд нэг юм цагийн одоо ингээд зүй тогтлоор тухайн нийгэмд ямар одоо тэр спорт гэдэг зүйл нь тулааны урлаг гэдэг зүйл нь ямар үүрэг оройлттой явсан бэ гэдгийг түүхийнхаа юугаар маш товч тодорхой ингээд гэж хэлдэг гэсэн. Тэгэхээр жижигцүү маань ерөн гол төл мэдээж одоо бүхэл зүйл Япон гэдэг зүйл дээр ингээд тогтцсон явж байгаа. Тэгээ Японд ингээд үсээд яг самурагийн одоо Япончууд одоо Монголоос үүссэн байлаа одоо төвдүүд үүссэн байлаа ч гэдэг юм одоо мэдгүй одоо энэ түүхүүд очиод тэнд очиод самурагтай нэгдээд ингээд явсан гэдэг ч юм уу. Ер нь хамгийн сайн автайтич хамгийн сайн бий болгож хамгийн сайн одоо соёлоо шингээж чадсан газар нь Япон. Сумо, жудо, самбо гэдэг ч юм уу бүхний төрлүүд ер нь Японоос гаралтай байх нь түгээмэл байгаад байгаа. Эсвэл тэнд очиж хөгжөөд байна уу? Яагаад Япончууд энэ бүхний төрлийн спортыг үүсэл гарлын тавилдсан улс орнуудын жагсаалтанд ингэж дээгүүр ороод идэх юм бэ? Яг самбо, жудо, самбос яг угарлын хөр жижигцүүгээс үүссэн юм спорт шүү дээ. Яг жудо ингээл жудогийн каногийн шавнарыг тэнд очиод ингээл хийжсэн. Оросынхан гэж хамтраад ингээл хийжсэн тий. Орос бас ингээл тулааны урлаг, гоё тулааны урлаг хөгжүүлэх хэрэгтэй бас тэр том гүрэн. Яагаад гэдэг шалтгааныг би бас нэг зүгээр нэг өөр өнцгөөс нь тайлбарлавал. Мэдээж тэр спорт өөрөө үзэлтэн гоё ингээд дэлхийн орноо түүгээд авч иж болно шүү дээ. Магадгүй Япон одоо том хүнд дайны үеийн ард дээр тий 40-од оны ард дээр ингээд яаж хөгжиж дэлхийн одоо байр суурь эзлэхээс юм том гүрнүүд хэвээр байж чадав тий. Хүнд үеэсээ яаж давж байд юм уу? Японыг яаж дэлхийд таниулж байд юм тий. Одоо дайн байлаа тийм зүйл таниулгүй бол өнгөрсөн шүү дээ технологи хөгжөөл
соёл, гол юм соёл шүү дээ. Тэгээ энэ соёлыг Японочууд төрийн бодлогоор яг энэ олимпик зүйл дэлхийд одоо ингээ өв нэгдлийг илэрхийлж байна. Олимпик зүйл рүү дэлхийд тэрчгээр харж эхэлж байна. Тэ? Олимпиад ямар орны, ямар спортуудын соёл давамгайлах уу, тэ? Ингэж дэлхийд өөрийгөө хүлээн зөвшөөрөх зүйлийн нэг нь спорт юм байна гэдгийг харж чадсан улс орон юм болоо гэж боддیں۔ Тэгээ яг маш олон одоо ингээд Японы одоо карате юу гэдэг жудо, айкидо ингээд доо гэсэн төрлөөс карате байна. Маш олон спортын төрлүүд байна. Энийг яаж дэлхийр ингээд түгээж чадсан гэдэг энэ орны өөрийн соёлын бодлого, соёлын тогтолцоогоо одоо соёлын дайн гэсэн үг байхгүй юу? Ер нь бол энэ дайнг хамгийн сайн хийж чадсан улс орны нэг бол Японы гэж боддог байхгүй. Өнөөдөр бидэнд сумаг нь бол ямар вэ? Өнөөдөр жудог нь бол Монголд ямар байна вэ? Жижигцэг нь бол яаж орж ирж байна? Тэр эхлүүлнэ гэдэг өөрөө ингээд цар тарга ингээд орхичихно гэдэг эхлүүлээд улс орнуудыг хүлээн зөвшөөрүүлээд ингээд тэнд ингээд гэр орноо үсгээ те. Ингээд нэг юм жижигцэг ингээд гэр бүл үсээ, жудог ингээд гэр бүл үсээ те. Япон соёлыг түгээж байгаа ийм гайхалтай гоё ингээд зүйлүүд бий болоод байна гэдгийг хийж чадсан орон юм болж боддог ш. Тэгэхээр ер нь спорт гэдэг зүйлийг гадаад харилцаан дээр соёлыг түгээх ажиллагаан дээр аял жуулчлал дээр эдийн засаг дээр эрүүл мэнд дээр те маш олон зүйл дээр маш том зүйлийг хийх бодлого хийсэн том гүрний спортыг том ашиглаж чадсан улсууд л ер нь тэгээд мэдээж том олон салбарууд ингээ хөгжиж явж. Тэгээд спортыг тэр салбарууд дээр яаж ингэж ашиглаж чадж байгаа нь өөрөө уялдвал. Одоо сүүлийн үед бол бүгдээрээ татар тус гэдэг улс орн бол энэ спорт гэдэг зүйлээр бүр гайхамшигтай зүйлийг бүтээж штэ. Гайхалтай. Ялангуяа аялал жуулчлал тэгээд эдийн засаг энэ зүйлүүдэд сайжруулах юм дээр спортоор бол маш гоё тохиолж байна. Гадаад харилцаа. Гадаад харилцааны сайжруулалтын спортыг бол бүгд нэр хатард бас үнэхээр бест ашиглаж байна. Бүр бест юм бест. За тэгээд жижигцүү гэдэг спорт хизээ Монгол бий болоод эхэлвэ гэхээр 2007 онд одоо бидний үеийн жудо гэдэг залуучууд өөр нэг жижигцүү гэж юм барилдаан байдаг юм байна. Ингүүл яатын, тэгүүл яатын холбоо гэж яатын гэхээр тэгэл тэр хоолоо идчихэл би яг тэндээс гараад хууль зүйн амдаар очиод сонирхол ийм юм нэхэд яад инэтэр гэсэн чинь ийм бүчиг баримт үрдүүлчих гээл гэсэн. Тэгээ спортон зүгээр ингээд нэг чихнээс сонссон, нүдээр харсан ингээд нэг жоо уншсан зүйлээрээ барилдаж үзээгүй, ингэж үзээгүй, тулалдаж үзээгүй ийм л зүйлээрээ очиод ингээд гэрчлэгийг авч илаа. Тэгээд холбооныхоо гэрчлэг. Холбоо нь 2007 оны 11-ээс 24 гэрчлэгээ ингэж 14-нд гэрчлэгээ ингэж гарч ирж байсан. За тэгээд яг энэ гэрчлэгээ авчаад ингээл энэ спортыг одоо ямар спорт вэ яаж хөгжүүлэх үү гэл ингээд бодсон л да ингээд явсан. 2008 онд Киргизстан тэмцээн болж ихснэ тэнд очиод яг жижигцүүгийн өнөөдрийн энэ төрөл биш яг нэг зодтолтой хуучны одоо жудогийн эцэг болсон. Одоо тэр спорт нь өндөр хөгжиж Европт маш өндөр хөгжсөн юм спорт байдаг. За тэгээд энэ спортын тэмцээнд нь орж ингэж үзээд тэгээд ямар хэцүү төрөл вэ зодтол цохилдог. Одоо ч өөрөө жудогийн улсууд учраас бид нар аяг хэцүү. Мөнхөс халан гээд зодтолтой жудогийн хэрнээ зодтолдог олимпиадын залуу байсан. Тэрэнд бол маш гоё спорт маш таалагдчихсан. Тэгээд тэрнээс бид нар Америкт тэмцээн болт юм ингээд яг ганцаараа анхудаан гадагшаа явж үзэж ялла. Тэгээд Америкч USF-ийн тэмцээнд оролцож за тэгээд энэ спортыг Монголд яг энэ Бразилийн жижигцүү гэдэг зүйлтэй танилцаад Америкт байгаа хөгжил байдлыг хараад за энэ Монголын нийгэм хөгжиж байгаа тухайд Монголын бас эдийн засаг гоё сэргийж эхэлж ирсэн юм сайхан үе. Монголын нийгэм хөгжиж байгаа энэ Америк шиг ингэ хөгжилтэй орн болно. Мэдээж ийм хөгжлөөс энэ зүйлийг хэрэгжилж байгаа юм чинь Монгол нэг өнөөдөр энэ спорт лаг болно, сайн болно гэдэг итгэл үнэмшлийг тэндээс авч ирсэн Америк. 9 он юм. Тэгээд яг Америкт энэ тэмцээнд ороод хүмүүстэй бэлтгэл хийж үзээд өөрөө би жудогийн тамирчин. Гэхдээ хэвтэй ойролт аягүй сонирхдаг юм тамирчин байсан. Яг л энэ өөрийнхөө дуртай ингээ зүйлийг олцсон юм шиг мэдрэмж төрж маш олзоо мохтой Америкээс ирж ирсэн. Энэ нь бол хүсэл мөрөөдөл. Тэгэл 18 жил зуралдаал ингээл хоёул ярилцсан сууж байна та. Жужитсу гэдэг спорт за яг одоо бид хоёрын оршин байгаа энэ цаг хугацаанд аль оронд илүү одоо хөгжлөөрөө тэргүүлж явж байна. Манай Монгол улс дахь энэ спортын төлөөлөл за тэр жагсаалтын дунд аль хэдийн явж байгаа вэ? За хөгжлийн төвшингээр нэг бол олон зүйл ярих бах. Спортын амжилтын төвшингээр нь харж болж байна. За тухайн орны хөгжлийн бодлого төлөвлөгөөгөөр нь харж болж байна те.
хөгжлийнх нь хурдсаар нь хэмжиж болж байна. Хүн амд нь хуваагаад хэмжиж болж байна. Маш олон зүйл хэмжиж болж байна. Олон зүйлээр. За яарахгүй одоо спортын тэмцээн уралдаа одоо ингэ топорч орнууд бол мэдээж Бразил гэж өргөн одоо топ хэвээр байна. Дандаа топууд Бразил байна. Хамгийн өндөр цалинтай одоо ингэ ажилладаг улсууд Бразилчууд байна те. Мэдээж одоо Бразил энэ өөрөө Япон соёлыг аваад өөрийн соёл шиг болгоод ингээд бас түгээгээ явж байгаа. Энэ Бразил жижигцүү гэдэг урсгалтаар бол Бразилчууд том тоглох шивээр байж байна. За тэгээд дараа мэдээж Америкчууд энэ жижигцүү гэдгийг маш том түвшинд аваа явж байна. Сая ингээд Дональд Трамп Арабад очоод одоо ажил хийхэд тэн жижигцүүл яригдлаа бас тий. Бас нэг кейсгэн жижигцүү байж чадлаа ярих нь тэрхэд ингээ хоёр том гүрний усууд ингээ жижигцүү ярина гэдэг чинь маш гоё байлаа шүү дээ тий. Тэгээд Азад бол мэдээж Япон орн жижигцүү нь өндөр. За солонгочууд сайн. За мэдээж арабуудад одоо сүүлийн жилүүдэд бүр топын топ түвшинд хүрээд ирлээ. Бодлогын түвшинд ч одоо арабууд Азийг толгойлж байна. Бодлогын түвшинд жижиг хөгжүүлж байна. За өөрсдөө нийгэмдээ одоо 10 жилээр 6 дугаар ангиас дээш хүүхдүүд бүгд жижиг зүгэр хичээлж байна. За цэрэг цагтаа өдөрт 2 цаг хийдэг. 2-3 цаг хийдэг юм албан ёсныхын төрөл болгочлоо. За 10,000 хүүхэд цэрэг жижиг зүй хийлгээд гинст бүртгүүлчлээ. Сансарт жижигцгийн хувцастай хүн сансарт нисгчлээ. Гэдэг чим арабууд энэ жижигцүүгээр бол одоо үнэхээр тоглогч орн. Сая Дональд Трампын өөдөөс ингээд манай үндэсний спорт бол жижигцүү гэж хэлж чадчихээн. Тэгэхээр ямар олон хүн үндэсний спорт болох хэмжээнд тэнд хичээлж ийн гэдэг нь өөрөө маш сайн зөв зүйл. Тэгээд арабууд сүүлийн одоо ингээд миний мэдхийн 15 жилийн дотор маш хурдтайгаар энэ спортыг бүр нутагшуулж чадлаа орондоо. За Монголын хувьд бол одоо дэлхийн одоо JJI полвонд бол нэлээ сүүлийн 23 онд дэлхийн аврах хийж эхэлсэн цагаас хойш нэлээд том тоглогч эхэлж байна. За Монголын менежментүүд, тэмцээн зохион байгуулалтын менежментүүдийг одоо нэлээд том нэвтрүүллээ. Яг JJI салбартаа бид манай хамт олонны ганц хийсч чадсан юм бол тэмцээн зохион байгуулалтан дээр одоо арабуудтай зэрэгцэж менежментийн зүйлүүдийн том тоглогч болж, за монголчуудыг сонсдог болж, Монголын мэрэгчлэнгүүд олон улсын албанд ажилладаг болсон. Цаг 23-аас эхэллээ. За бид 19 онд Азийн аврагыг зохион байгуулж ирсэн. За түүнээс гадна EGP-тэй холбоотой хамтарч бас олон улсын тэмцээнд хийж байна. За бид нар бас Улаанбаатар Про гэдэг Улаанбаатар Интернэшнл Улаанбаатар авгуулсан тэмцээний энэ жил 7 дахь нь 10 сар зохион байгуулах гэж байна. За энэ дээр ч бас төр зүйн бас анхаарч эхэлж байгаа. Тэгээд бид нар явуулсан гэдэг нэг юм олон улсын тэмцээнд тасралтгүйгээр 10 удаа болсон юм анхны тэмцээнд бий болгоё гэд маш хичээж байгаа. Тэгээд бид нар монголчууд торгоны зам гэж ярьдаг, цайны зам гэж ярьдаг те. Энэ дагуу энэ төслүүд дээр бас жижигцүү тэмцээний хийгээ явж байгаа. Бид нар Эрхүү, Ирээн, за Дорногов, Улаанбаатар гэсэн юм цуврал тэмцээнд хийгээ явж байгаа. Бид нар Байкал Про тэмцээний энэ жил дөрөвдүгээр байгалийнхаа холбоотой хамтарч зохион байгуулж байгаа. Монголын зохиолоос санаачлаад зохион байгуулалтаа багаан бүгдээр авч очиж яг монголчуудын зохион байгуулдаг. За Ирээний тэмцээн мөн ялгаагүй. Яг монголчуудын очиж ингээд зохион байгуулад явдаг. За ингээд Ирээн Дорноговын тэмцээн бол ингэж яг хоорондоо 2 хоногийн зайтай болдог. Яг ингээд Дорноговт орсон хүүхдүүд цаашаа Ирээнд очиод энэ тэмцээний ингээд Ирээнд 2 жил Дорноговт одоо 4 дахь жилийн тэмцээн болж байна. Тэгээд энэ тэмцээний бид нар ерөнхийдөө юм цайны зам, торгоны зам гэдэг юмны дагуу бас энэ зүйлүүд нэлээд сэргэж байгаа. Бизнес дээр, эдийн засаг дээр ч тийм хэлцээрт янз бүрийн гадаад харилцаан дээр энэ зүйлүүд яригдчих эхэлж байгаа. Ямар ч энэ зүйлийг дагаад нэг ийм зүйл эхлээ тогтоогшоо явж байвал тэр зүйлүүд гоё яваад эхлэхэд энэ зүйлүүд бас спорт өөрөө бас нэг хэрэглэх нь болоод явчвал өөрөө бас гоё зүйл болов гэж манай хамт олон бас энийг үзээд ингэ явж байгаа. Жудог бол ингээд хүн болго мэдчихэж штэ тий дөрвөлжин дэвжэн дээр. За тэгээд нэг тодорхой оногдсон цагт хин төрүүлж мэх хийж оноо авч чадсан төрүүлдэг гэдэг шиг жүжигцэн өөрөө яг ямар процессор хэдий хэр хугацаанд яаж ялагч болох вэ? Тийм, жижигцүү тухайн холбоотынхоо одоо жижигцүүгийн олон улсад аваа явж байгаа ер нь топ 3 холбоо байна.
Тэр холбооныхон дөрөв нь бол одоо хоорондоо тулааны барилдаан нь бол ижилхэн. За тэгээд дөрөв нь бол жоохон юм өөр дүрмтэй. Тэр нь бол тухайн тамирчин бол хөрөө явахад ямар ч асуудалгүй. За тэгээд цаг хугацааны бол бас холбооны дүрмээр цаг хугацаа нь өөр. За ерөнхийдөө ингээд юм 4-өөс 10 минутанд ингээд бүснийхэн төвшингээр одоо хар бусдангууд IBC шалгуу 10 минут төрөлдөг ч гэдэм юм уу тий. За яг одоо ингээд Азийн тоглолт Монголд явж байгаа дөрөв бол өөрөө ингээд тий ингээд ер нь ингээд 4-өөс 5 минут ингээд барилцхаагаад 5 минутанд барилдаад за өчиж боогоод дуусгүй шууд цэвэр ялна. Үгүй бол цаг дуусгаад цагийн төгсгөл хэн олон илүү оноод наачна. Тэнцүү байх юм бол голд скор алтан онооны дөрмөөр ингэж явна. За тэгээд мэдээж хориотой янз бүрийн юм хийх юм бол одоо хөөгдөхөөс ахгуулаа тий. Бас ингээл эмчи магадлалаа ингээд нэг юм ялтыг шийдвэрлэдэг ингээд олон байж болохгүй нэг юм хүчин зүйлээс нөлөөсөн тиймэрхүү дөрмийн дагуу байдаг. Яг гол дөрм бол төвжин дээр очиж болцсон. Очиж болоод өрсөлдөгчөө одоо ингээд тайвлуулвал одоо хүлээн зөвшөөрөл ялтаа авна. За тэгээд босд үед бол яг цагаан дуустал барилдана. Онооны давуугаар хожнос ойлголт. Онооны давуугаар цэвэрлэнээс ойлголт байхгүй. Яг цаг дуусахаар хэн энэ олонтой. Хэн илүү одоо ингээд жижигцүүгийн топ байрлуудад очиж өөрийгөө ингэж илүү ялгаж чадсан тэр тамирч ялдаг гэсэн. Тэгээд спортын бол ер нь л ойролцоо байна. Ялалтан тийм. Ер нь ингээд тулааны төрөл бүгд спортод ер нь тийм шүү дээ. Яг цагтай. Цагийн хугацаанд цэвэрлэх дүрмтэй бол байна. Байхгүй цаг дуустал зэт тажна. Одоо нөгөө тулааны спортууд ааш MMA гэдэг ч юм уу тэгвэл тэр хүмүүс дээр бас суурь нь жужитсу суурьтай тамирчид нэлээд бас амжилт гаргаад байх талтай юу? Тийм. Би яг тэгж зүгээр. MMA гэдэг чинь холимог тулаан гэсэн үг. Холимог тулаан гэж юу яриад байна вэ гэхээр яг л одоо жижитсу, жудо, чөлөө, самбо юу вэ нэ? За карата, бокс энэ зүйлүүдийг торон дотрод хойлол, торон дотор ороод ер нь ингээд хэн лав гэдэг үздэг л юм л зүйл гэсэн үг. Тэгээ ер нь бол аль болох олон төрлийн тэр холимог тулааны урлагуудаас олон төрлийн ингээд эзэмшиж чадсан хүн өнөөдөр дэлхийн 5 түвшний одоо холимог тулаанч болж штэ. Тэгэхээр гар хөлийг сайжруулах ямар сайн спорт байна уу? Өчиж байгаад барилдааныг сайжруулах ямар сайн спорт байна уу те? Тэгээд өндөр жижигцгийн бас нэг юм хөгжлийнх нь өндөр шатнд явж байгаа нэг бас нэг онцлог зүйл нь үл яарахгүй. Холимог тулааны ертөнцийн жижигцгийн спорт одоо тамирчид өндөр түвшинд яригдж, хийгдэж, холимог тулаанчтай өөрсдөө бас энэ жижигцэг өөрийнхөө бэлтгэлийн нэг хэсгийг болгоо явж байгаа нөрийн спортыг бас өндөр хөгжүүлж байгаа бас нэг зүйл гэсэн. He's going to tap. He's going to tap. It's all over. It is all over. Nate Diaz. Тулааны спорт за тэр дундаа яг ийм бүхий спортыг би нэлийн бэртлэгийн ихтэй спортын төрөл байх гэж боддог байсан чинь бэртлэгийн талээр яг тэргүүлдэг спорт чинь бүр шал өөр спорт гэдэг юм билээ ширээний теннис ч байгаа шиг тий. Тэгэхээр ер нь яг энэ жүжитсү өөрөө яг тэр бэртлэгийн тал дээрээ хэр бас одоо түгээмэл хэн цаашаа ер нь зөв хэр бэртлэгийн тал. Тийм бэртлэгэнтэг зүйл гэдэг сургууль дасгалжуулалтын юмтай бас салшгүй холбоотой зүйл гэсэн үг тий. Яг тийм дасгалжуулалт, сургалт дасгалжуулалт тэр хүний бие физиологийн байдал тий. Одоо эрүүл мэндийн шинжилгээ ухаантай маш тийм холбоотой зүйл гэсэн үг л дээ. Ер нь бол тэргүй ингээд бол ямар ч спорт ингээд гоё ингээд байж болно. Мэдээж ингээд хөдөлгөөний одоо ингээд баланс нэг өөрчлөж яадаг ийм спортууд бол бэртлэгэнтэл ингээд маш өндөр ингээд судалгааны түвшингээр ингээд одоо чиний хэлсэн шиг ингээд янз бүрийн спорт ингээд өөр түвшинд байждаг. Жижигцэн маань өөрөө ингээд нийгэмд яаж харагдав тулааны урлаг гэхээр цохолцоо хөшгөлцөөл тэнд л бэртлэгийн их явааж хардаг байхгүй. Тэгэхээр бэлтгэл дээр хэзээ ч тийм байдаг. Яг ингээд бөмбөрлөдөөл одоо ингээд ялангуяа жижигцэн бол ингээд өнгөрөөд яагаад жижигцэн өнөөдөр дэлхийд маш их массыг аваад бүр ингээд одоо 60 70 настай улсуу те ингээд зөвхөн шинээр хичээлэх гэж орж ирж байгаа юм те нэг сонирхоод тэгэл ер нь ингээд ямар ч насны үеийн спорт гэж яагаад ингээд дэлхийн нийтээр ингэж хичээлээд байгаа гэдэг шалтгаан өөрөө нэг шалтгаан бэртлэгийн маш багтай. Тэгэд ингээд хүний хөдөлгөөний дата баазуудыг сэргээж шинээр бий болгож хүний хөдөлгөөнийг маш ингэж хангаж өгч яадаг энэ спортын одоо хөгжиж байгаа маш даваа талуудын нэг нь бол яарахгүй. Тэгээд өөр олон талц зүйл байгаа тий. Одоо энэ соёл нь дэлхийн жижигцэг академиудын соёл тий. Ямар клубын хүн хүрээд ирэхэд тэрийг яг өөрийн клуб хүн шиг юм дэлхийд одоо жижигцгийн гадагшаа нисгээр чамнамна заавал энэ өмсгөлээж авч явдаг шүү. Тэгээд хайдаг очисон газар буудлынх нь ямар клуб байна тэгэхээр тэнд очихоо тэр клубд яг тэр соёлыг хүлээж авдаг. Тэр хүн ороод ингээд бэлтгэл хий тий ингээд
тухай клубын дүрм ямар байна тэнгэр нэг дүрмийнхэн дагуу үйлчлэн бас нэг тэр зарж байгаа бодолкоос нэг хөдөлтаад авчна тий. Энэ бие биенээ дэмжээ спортлоо явж байгаа ийм гой соёл нөхгүй. Энэ калчер нь өөрөө бүр ингээд дэлхийн ямар ч клуб дээр ингээд байж идэг зүйл. Тэгээ тэрийг өөрсдөө ингээд тэнд очихоор хийгээ явждаг. Тэгээ уулзаад ингээд спорт болгон юм уу? Ер нь бас тийм биш. Бас тийм биш байх маа. Дэлхийн янз бүр байгаа. Тэгэхээр жижиг өөрийн калчер нь дэлхийд ингээд биенийгээ ойлголцдог бүснийхэн төвшинг хараад одоо ингээд блакбуст ороод ирлөө ингээд блакуд ирлээ ингээд та тэн зогс энэ зогс тий. Одоо ингээд ягаан бүс ингээд бүснийхэн игнэгээр жагссан байхад тэр хүн хүндлээд яг клуб тэр клуб одоо ингээд хар бүстэнгөө одоо тамирчтай зогсож байлаа гэхэд хар бүстэн ороод ч юм шүү дээр нь зогсоогоо зогсоох шиг юм тий. Яг ингээд боловсролын төвшингээр ингэж гой хүлээж авдаг. Энэ нь өөрөө маш гоо. Тэгээд яг тэр төвшингээр нь хоорондоо харьцдаг тий. Цагаан бүстэй хүн байлаа гэ том бүстэнгүүд нь очиод нухчаад авахгүй. Энэ ингээ шинэ ирж байгаа маань энэ туслая гэдэг зүйл хэлдэг тий. Аа ямар гоё. Тий. Яг л ийм зүйл хэлдэг. Мэдээж тэр хүн чинь тэр замыг туулаад ирсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр замыг аль болох хялбарчлахыг тэр том бүстэн хийх ёстой зүйл нь үүргэн тэр гэсэн. Бүр яг ингээ соёлжуулсан юм шүү дээ. Ер нь өөрөө ийм Бразил жижигцүгийн гайхалтай соёл нь энэ клуб академи соёлын бичигдээгүй хууль. Бусад тэмцээн дээр одоо юу гэдэг жингээр нь өрсөлдүүлээд байдаг бол жужитсу харьцангуй бас нөгөө нэг жим болоо дээрээс нь одоо насны онцлог ч юм уу бүснийхээ өнгөөр бас ялгаж молон ангилал гаргаж өрсөлдүүлдэг үү. Хүний яг өрсөлдөх боломжуудыг одоо жишээ нь ингээл би 2 жил хичээлээд 10 жил хичээсэн чамтай ингээ нэг жим байгаад нэг нас байгаад барилдах үл хэцүү үстэй. Мэдээж би тэгээд ямар ч тийм кайф авахгүйгээр л дэвжээс бун штэ ингээ. Яг бас бүснийхэн төвшин гэдэг маань яг хүний эзэмшсэн одоо хугацаас хичээсэн жилийнхэн төвшөндөө байж барилдуулчихж байгаа юм. Тэгээд хичээсэн жил адилхан байлаа гээд 40 настай 20 настай нэг барилдуулах бас харьцангуй юм байж боломжгүй шүү дээ. Энийг бол ингээ насаар нь ялгаад өчөж байгаа юм. Тэгээ насан туршийн төвшин тэгээ 30-аас 35 35-аас 40 гэдэг юм уу те. Энэ төвшөнд тавиад өчөж байгаа. Тэгээд мэдээж нэг төвшний улсуудыг байна. Ингээ төвшингүүд нэг жил байлаа гэхэд 100 кг-тай хүнийг 50 кг-тад барилдуулж болохгүй шүү дээ те. Тэр чинь бас нэг хүч техникүүд мэдээж тийм тэмцээн бас байгаа. Техник илүүдгээр 50 кг 100 кг-ыг ялдаг ийм боломжуудыг харж гайхамшиг мэдэрдэг энэ тэмцээн тустай байна. Яг энэ эхлэн хичээлж байгаа ийм улсууд дээр ялангуяа ийм төвшний улсууд дээр энэ зүйл нь өөрөө энэ хичээлэгч нарт энгийн улсуудад те өөрийгөө сорих боломжийг олгодог, шудраг өрсөлдөөнийг бий болгодог. Энэ зүйл нь өөрөө жижигцгийн өрсөнд нэлээд сайн тавигдсан явж идэг. Энэ зүйл нь өөрөө маш хүнд ямар ч хичээлж байгаа хүн ингэ боломжийг ямар ч насны хүнд боломжийг олгож авах бас хүн чинь бас нэг сориод үзье те. Нөөсгөөгээд амжилт үзүүлчих ингээл модын бас нэг тиймэрхүү юм ярьдаг штэ. Тэр гайзимэг яагаад ингэчих вэ? Тэр жимо бэлэн дээр ташнам яагаад ингэ барилдаа надад л аваад байгаа ингэ те. Дэлхийд ч очиж яг энэ төвшөндөө очиж хичээлээд ингээ явдаг. Тэр нь өөр ингээ хүн ч гэсэн тэр гоё зүйл хүн бүс гэсэн эх орноо дулаад ямар ч дэлхийн дэвжинд гарахыг хүсэн шүү дээ тийм төвшнийхэн тэмцээн байгаа учраас хүмүүс над ч гэсэн боломж байгаа юм шүү дээ хичээлээд яг Монголдоо гоё ингээд ялагчулаад тэнд очиж эх орноо төлөөлөөд нэг тэр лагуудын гар дэвжин дээр алхачихъя даа. Тэр дэвжин дээр алхаж гарна гэдэг маань өөрөө Монгол улсын ингээ зардуулах гэдэг маань өөрөө бас нэг юм гоё зүйл өгөх гоё мэдрэмж гайхалтай мэдрэмж тий. Тэгээ төрийн дулаа ашиглуулж чадвартай гэдэг юу ярих вэ тий. Гайхалтай мэдрэмж гайхалтай кайф гайхалтай зүйлийг хүмүүндээс авах. Маш өндөр аж аргалын карма ялгарх. Ер нь яг энэ спортоор хүн яг ямар давтамжтай хичээллэх ёстой байд юм бэ? Ер нь 7 хоногийн давтамж гэдэг зүйл чинь хүний ачаал даах төвшингээс дасан зохицлын төвшингээс хамаарж байгаа. За тэгээ хүн бол амтнаас үгээрээ маш хялгаралтай гэдэг дасан зохицол шүү дээ. Тэгээ юмд хурдан дасан зохицдог л гэсэн үг. Тийм учраас ачаал дасан зохицол гэдэг зүйл байдаг. Ер нь ачаал гэсэн үг. Одоо ингээд хөдөлгөөн хийж гэн дотор би физиологийн хувьд чинь ачаалууд нэмэгдээл ингээл явж байгаа гэсэн. Тэгээ хүн тэр ачаалд ингээд дасан зохицол яваад. Хүн ингээд улам сайжраад идэх гэсэн. Хамбур сайжраад. Ачаал ах чадвар нь сайжраад. Одоо яг одоо огтын хөдөлгөөн хийдгүү, суугаа ажлын юмсуудыг авчраад ингээд 7 огт нь 3 удаа цагийн маш багаар тий. Яг бактаун эрчмийн маш багтай, бактаунж багтай ингээл явна гэсэн. Тэгэл тэр хүний ингээл ачаал ах чадвар нь ингээд ачаал ах чадвар нэмэгдээд тахаар ингээл юм нэмээ ачааг нэмээл тэг ингээл яваад идэх гэсэн. Баг. Ер нь ачаал одоо хүний одоо пульс гэж штэ тий. Одоо эмгээр нь ингээл хэмжээ ярьдаг гэсэн. Зөвхөн эрүүлжүүлэх хэмжээний ачаалыг хэдийн хувь зүрхний сөхөлтөнд байлгах вэ гэл одоо тий. За ингээд 120%, 120-130% ингэ байж хахад ингээд эрүүлжүүлэх ачаал юм байна.
За энэ нүрийг бол одоо ингээл эмчгийн зорилттой ч гэдэм хүний зүгээр ингээ хөдөлгөөнтэй заавал ингээл тамирчин явж байгаа. Өндөр ачаалаад бот юм шаардлагагүй шүү дээ бас. Ер нь ингээл том өндөр ачаал бүр өндөр ачаал аваад ингээл тамирчны авч явна гэдэг бол бас биеийг маш өөр зүйлтэй байчиж байгаа тийм зүрх мөрөх одоо томордогоос ахгуулаад магадгүй тэр чинь бас физиологийн хувьд бол эмгэг зүйл гэж ярьдаг шүү дээ тийм. Тэгэхээр тэрийг аж буцааж ингээд хэвэнд нь гоё болох юм болов уу гэдэг чинь ерөөсөө ингээд маш том шинжлэх ухаанууд явж идэг. Тийм учраас энэ ачаал гэдэг зүйлийг бас айгүй зөв ойлгож багш нар одоо мэрэгжлийн хүн байна гэдэг бол ер нь тэр зүйл хүний ачаалыг тохируулах зүйл. Одоо ингээд ачаалыг Сумбал харилцаа адилгүй шүү дээ. Заавал нь судас муснаас биш биеийнх нь хилэмжээс те хараад за энэ хүн ийм ач төрлийн ачаал авчлаа. Одоо энийг амраа. Одоо ингээд л амралт ачаал ийм зүйлийг хослуулж явна. Энэ зүйлийг контролж явна гэдэг бол яг мэрэгжлийн дасгалж болсон мэрэгжлийн. Тэр нь гэдэг мэрэгжлийн яг юм боловсрол эзэмшүү гэдэг багш нарын ер нь хүүхдүүдэд хүнд өгөхтэй өөрөө хүн дээр очих юм бол энэ яг энэ спортын чиглэлийн мэрэгжлийн болсон ч мөн үү гэдэг зүйл. Тэр шинжлэх ухаанаас судлаагүйгээр зүгээр ингээд нэг юм тамирчин байж гаад гэх юм уу эсвэл ингээд нэг юм спортоор өөрөө жоох хичээл өнгөтэй багшуулаа явдаг. Энэ энэ төр маш алдаатай зүйл л дээ. Яг хөө ингээд нэг юм лакигаар яваад иж болно. Ер нь хүнд ийм ачаалыг тохируулна хүнийг ийм хүний бие физиологийг те өв төгш эрүүл чирэг байлгана гэдэг бол одоо мэрэгжлийн улсуудын хийдэг ажил шүү дээ. Бүхэл салбарт юм шүү дээ те. Ингээд хүүхдээр ингээд хүүхд байхдаа ингээд би байшаар тоглож исэн ингээд байшин барьж болохгүй шүү дээ. Яг тэрнтэй л адилхан. Нэгэнтээ энэ удаагийн манай дугаарын зочноор спортын салбарын төлөөлөл оролцож байгаа. Тэгээд ер нь спорт хөдөлгөөн, бие бэлтрээ эрүүл мэнд гэдэг зүйл яагаад ингэж одоо хүн төрөлхтөн биднэрт чухал байгаа юм бэ гэдгийг та бас нэг илүү гоё ойлгомжтойгоор хинт сонссон нэрээ тийм штэ гэж хэлэхээр тайлбарлаж ойлгуулж өгөх юм болоо. Тий. Ер нь бол эрүүл бие саруулах оршин гэдэг амар гоё байгаа шүү дээ монголчуудын тэр хэлдэг. Тэгэхээр эрүүл биеийг бүтээх нь өөрөө олон төрлийн хүчин зүйлүүд байгаа. Одоо ингээд орчин тойрны тий цаг агарын нөлөө, хоол хүнсний нөлөө тий гол зүйл мэдээж энэ бие болдрын зүйлтэй хүний хөдөлгөөн явж байгаа, хүнийг эрүүлж, хүнийг амьд байлгаж байгаа зүйлүүд шүү дээ. Одоо тэгээд хүний дотоод эрхний асуудал, бие болдрын хөгжлийн асуудал. Энийг хамгийн сайн төвшөнд дасгалжуулж, хөдөлгөөн бий болгож хүн ч өөрөө анханасаа ийм хөдөлгөөнтэй бүтээгдсэн, зориулттай бүтээгдсэн амт шүү. Тэгэхээр хөдөлгөөн гэдэг зүйл бол хамгийн хүн эрүүл байх, хүн оюундаг байх, хамгийн чухал зүйл энэ зүйл. Улсын сургуулиуд дээр энэ бие болдрын соёлын заар тал байх. Үнэхээр бие нэмрийн гэгдэж нэрлэгдээд байгаа бие болдрын соёлын хичээл өөрөө маш дор түвшинд явж байгаа шүү дээ. Ерөөсөө ингээд нэг 50 хүүхдээ тэр ангидаа хичээлийн зүйл хэцүү явдаг гэж ярьж байгаа шүү дээ. 50 хүүхдээ юм хичээл орох хэцүү байна нэг баг шүү дээ. Тэнгүүд тэр нөө одоо ингээд нэг юм 20 дүүх 30 дүүхтэй стандарт заал руу 100 хүүхэд орж очиод 45 минут ингээд бужигнж гаад тэгээд ингээд нэг жагсаа хөөй хаа гэж гад нэг бөмбөг олцсон нэг бөмбөг шидчихэд нэг ингээд гой зохион байгуулалт явдаг арга зүйн үед ингээд гой зохион байгуулалт явдаг газар байлаа гэд 1000 сайн арга зүй байгаад тэр чихэлдсэн юм дотор агаарын орчин нөхцөл ямар байх вэ те. Ингээд бүхэл эрүүлэхийн хувьд ч ямар байх вэ. Үнэхээр одоо Монголын одоо энэ ЭБС-үүдээр ганц унаад байгаа юм яг одоо энэ бие болдрын соёлын буюу одоо бидний хэлж сонссны бие нэмрийн хичээл маш хэцүү гэж би олон удаа багш нарч ярьдаг, олон удаа бид нар дадлага авч байгаа оюутнуудад энд багш болох гэдэг дадлага хийлгэж байгаа шүү дээ. Тэгэл тэд нэр тим газар руу шажилсан те. Тэнд одоо ажиллаж байгаа улсуудын ингээл нийгмийн байд. Өнөөдөр багш нарын цалин ямар байгаа вэ те. Багш нар тэнд ажиллахаас илүү одоо яагаад багш нар гадагш явж ажиллаад байгаа гэсэн юм. Ингээд нийгмийн хувьд бодлогын хувьд ингээд бодох юмуд маш их байхгүй спортын салбарт. Ингээд мэрэгжлийн болсон хүчингүүд нь сайн газар бэлтгэгдээд өөрөө тэр нэг хүүхдүүд орчилж байгаа хичээл нөхцөл нь сайн болоо. Одоо хувийн хөгжлийн клубүүд одоо ингээд их болсон учраас эцэгчүүдийн клубүүдэд ингээд энэ бие болдрын соёлыг хангаад ич хүүхдүүд их ингээд төлбөртэй сургалтууд явуулаад нөө төрөөс төлбөргүй хийж байгаа газар төлбөргүй ингээд бие болдрын соёлыг бие болдрынхаа ингээд босрлыг авч авах газар маань өөрөө сургалтын орчин нөхцөл тийм байх хэрэг чинь бас хэцүүгоос тэгээд энэ зүй засагдлаа бас нэлээд хэдэн жил болно. Тэгээд ямар ч сан хамгийн их чинь тэгээд бидний хүмүүс эрүүлэх те нийгмээр эрүүлэх biz ингээд эрүүл бие саруулах хоошно гэдэг энэ сайхан зүйлийг бүтээх энэ зүйл маань яг тийм бичнээс эхэлнэ. Тэгээ мэдээж энэ олимпийн том амжилт, олимпийн том амжилтууд хүүхдүүдийн маань дэлхийд энэ бие болдрынхаа чадвараар өрсөлддөг энэ амжилтууд маань энэ сүрээс эхэлнэ. Тэр нь бол ингээд нэг өөрийнхөө орчин нөхцөлийг бүрдүүлсэн, санхүүгийн шийдсэн том холбоодуудыг хийж байгаа ажил болчиход байгаа байхгүй. Уг нь нийгмээр ингээд бүх спортууд нь ингээд хөгждөг тий. Нийгэм өөрөө ингээд хөгжөөд ирэхэд олимпиад нийгмийн өндөр хөгжилтэй орнуудын тулаан болдог гэдэг төрөөс яг тэр л зүйл. Бид яг ийм суураараа ингээд босооч бэлтгэээс авахгүй энэ зүйл анхаарах цаг бол угаасаа болсон. Энэ спортоор хичээллэх гэдэг ойлголтыг бас
би яг мэрэгжлийн хүн байгаа дээр нь тодруулмаар санагдлаа л да. Жишээ нь одоо юу гэдэг нь спортоор хичээлж байгаа хүмүүсийн зорилго болгон өөр байгаад байдаг шүү дээ. Та зарим нь мэдээж яг энэ спортоор төвдлөгийн хэмжээний тамирчин болъё, дэлхийн аварга болъё ч гэдэг олимпийн аварга болъё гэдэг зорилготойгоор спортоор хичээлд эхэлдэг баг. А зарим нь бол мэдээж эрүүл бай, хөдөлгөөнтэй бай гэдэг ингээд янз янзын хүчин зүйлсээр яг энэ спортоор хичээлж байгаа шүү дээ. Ерөн зүгээр ингээд спортоор хичээлэх нь хамгийн чухал зүйл нь юу юм бэ? Одоо амжилт гаргаж одоо медаль энэ төр авах нь чухал үед юм уу? Эсвэл зүгээр л яг хичээлж эхлэх нь чухал үед юм уу? Яг таны харж байгаа өнцгөнд. Тэг ер нь спортоор хичээлэх нь ер нь хүүхдэд спортоор хичээлүүлэх те хүүхдэд оруулах хөрөнгө оруулалтын хамгийн чухал зүйлүүд нэг үл спорт гэхгүй. Би нэг эцэгчүүдэд байн гэлдэг. Ер нь бол хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг бол хүүхдэд өгөх зүйл спорт шүү те. Ямар спорт ах нь хамаагүй. За тэгээд хамгийн чухал зүйл мэдээж хүсэл мөрөөдөл. Юу хүсэж орж иж байгаа нь хамгийн чухал. Мэдээж топ амжилт хүсье үзье гэж байгаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл бол угаасаа өөр үүдэг. За юугийн ч ойлгоогүй аав ээж нь зааж хичээлээд үзчих оруулж байгаа хүүхдүүд өөр үүдэг. Найзаагаа дагаад ирж байгаа өөр сонирхлын төвшин ингээд маш өөр цагийг зөв болсон өнгөрүүлэх те зорилготой хүүхдүүд байна. За найз нөхөдтэй болох зорилгот хүүхэд гэлтгүй те хүмүүс байна. За найз нөхөд хамт олонтой болох гэж байгаа улсууд байна те. Одоо ингээд мэдхгүй гэртээ ганцаараа ингээд байдаг ууддаг найз нөхөдгүй хүмүүс нийгэм өөрөө баян штэ те. Маш олон янз бүрийн бүлэг байдаг те. За мэдээж орчноо солихыг хүсэж байгаа хүмүүс байна. За одоо ингээд зөвхөн нэг л хамт олонтой байгаад тэр нь 5 байна уу 50 байна уу те. Ахаад бас нэг юм 50 100-тай хамт олонд өөрөө байвал нийгэм хүрээлэлэн тэлхтэй нийгэм хүрээлэлэн тэлэх юм асуудлууд байна. За мэдээж одоо танигдах юм асуудлууд байна. За тэгэл сэтгэл зүйн асуудлууд байна. Одоо ингээд стрессээ тайлах гэж ирдэг те. Ер нь спорт бол одоо хамгийн том стресс тайлагч. Ялангуяа тулааны төрлүүд одоо жижигцүү, мутай, кикбокс ч гэдэг юм уу те. Энэ төрлүүд нь өөрөө ингээд ямар ч тасны онгой хичээлээд болох боломжтой. Тэгээд ингээд өдөр болгон нэг юм хийнэ гэдэг чинь хэцүү шттэ. Тэгээд тэрийг 40 жил хийнэ гэдэг хэцүү шттэ те. Хэдийж ингээд дадлагжаад лаг болоод байгаа ч гэсэн ингээд очиод нэг л зүгээлээ бас нэг л жил амьдралыг гоё ингээд фан болох хэрэгтэй шүү дээ. Хүн ажралыг гормон ингээд ялгаруулж явах хэрэгтэй. Тэр зүйл нь өөр орчин байж байгаа. Хүн тэдний ихэнд бол ингээд аялдаг та аялал хийдэг. Байнга аялаад байхгүй шүү дээ. Өдөр болго аялал хийж чадахгүй те. За хагассан цайнаар нэг ууланд алах нь. За нэг амралтаа авч байгаа хэд хоног нэг аялна те. За нэг ийм л зүйлүүд байна. Яг өдөр болго ингэж тэр зүйлийг хаанаас авах вэхээр өдөр болго ингэ нэг өөртөө нэгээс 2 цаг зарцуулах газар бол ингэ спортын заалт байгаа байхгүй. Энийг ойлгодог байгууллагууд бол хамт олондоо ингэ заалны төрөөс хэмжүүлдэг те. Ажилтаа юм урамшуул болгодог. Тэгээ ингэ байдаг. За өөртөө ингэ өдөр болго ингэ нэг ийм зүйл байдаг. Хамт олноосоо гадна ахаад нэг энэ хамт олно. Одоо гаруудаа одоо энэ бид сууж байгаа академи гол онцлог гол амин сүнс нь ерөөсөө л тэр. Маш олон төрлийн мэрэгжлийн залуучууд цугладаг. Тэд нар ирж ингэ өөрсдийнхээ ажлыг биш ингээ хоорондын ингэж нэг тий манай холбооны ураач өөрөө андлал хүндлэл хөгжил واخгүй. Тэгээ андлал гэж зүйл хаана бий болдог гэхээр олон төрлийн улсууд ингэ цуг тэр нэг шалтгаан байх хэрэгтэй тий. Тэг яг ийм зүйлүүд. Тэгээд тэр сайхан газар руу энэ сайхан гэдэг зүйлийг мэдрэл хүн ингэ найзаа авах хүрээлээ улам ингэ атах юм бол ингэ явждаг. Жижигцэг өнөдөр хөгжөөд ингээд нэг ийм 3000 гаруй хичээлэгчтэй болцсон явж байгаа энэ төр зүйлүүд юм дээр. Өнөөдөр яг Монголд жижигцүү спортоор хичээлж байгаа хамгийн ахмад настай хүн, хамгийн залуу хүн хоёр хэд орчим насны хүмүүс байх шиг байна. За ахмад гэвэл нэлээд өндөр настай байгаа. Энэ клубч өөрөө юм ахмадуудын анги мангтай. Тэг тэмцээнд оролцоод явж байгаа хамгийн ахмад нас нь гэвэл Алтангэрл ах юм уу 64-тэй. Тийм бүр залуучуудын ангилд одоо 20 эд хүмүүстэй ангилд ороо барилдаач явж идэг. Тэгээд тэр хүн бас их гоё юм Монгол өвс үйлэн бас тээгч одоо Монгол ховтос хунаар ингэж Монгол үндэсний бүхий хувцс нарыг өөрийн гараар хийдмэдэг тийм. Тэгээ ингээ гоё. Тэгээ жижигцүүд ингээ дурлцсан, ингээ жижигцүүдийн бас ингээ тайртай ах нарын нэг болсон ингээ явж байгаа юм. За жижигүүд бол замраг штэ тэгээд. Хэдээс эхлэх вэ? Ер нь бол клуб 6-аас дээш авч байгаа. 6-аас дээш шүү тийм. Тэгээд ер нь 5-тай мавт одоо энэ академихэд ийм хагасртан сайны 4-5 настангуудыг авдаг анги мангитэр байна. Тэгээ энэ бол зөвхөн дэвжэн дээр дасах те. Бид нар зүгээр ингээ тоглож явах. Энэ спорт ингээ бас инээ төхөр болоо явж байгаа тийм.
За Кимураныхаа барьцыг авах гэсэн. Энтлийн гарлаа шүү дээ. Энтлийн гарлаа биш. Энэ гар биш дээ. За энэ дэр Кимурага авсан юм. Ингэж авдаг шүү дээ. Ингэж авлаа. Энэ гараа бугуун дээр дарлаа. Ингээд утсан. Барьц авахгүй энэ араа барьцыг ингэж авахгүй зүгээр эндээс нэгэ дараад авчих. Жүжитсугийн спорт маань өөрөө за нэгдүгээрт хүнээс ямар чадварыг шаарддаг. Хоёрдугаарт тухайн хичээлсэн хүндээ яг ямар өгөөжийг бий болгоод байна. Ямар үр дүнг харуулт юм бэ? Ер нь жижигцүү гэлтэх спорт хүнээс өсөлт мэдлэл шаарддаг. Тэмүүлэл. Ямар нэгэн ур чадвар гэхээс илүү хүслийн тэмүүлэлийг шаарддаг. Ер нь хүсэл хайшаа тойл тийшин тэ байдаг штэ. Тэгэхээр жижигцүүн ялгаагүй яг энэ спортоор хичээлэх хүсэл гэдэг зүйлийг хүнээс шаарддаг. Хүсэл тэмүүлэлтэй хүн бол энэ спортын сайхан зүйлүүдийг аваа юм. Мэдээж бус спортууд нэг бие дэдрийн чадахгүй, бие дэдрийн төгсөлтийн хувьд бол топ төвшөнд аваачин. Жижигцүү бол яг хүний бие дэдрийн чадахгүй, хурд, хүч авахаалсан уян хатанд хэсвэр гээд энэ чадруудыг бол хүнд олгоно. За энэ чадруудаас гадна одоо энэ чадруудаа дагсан дээр зэргийн хүмүүжлтэй ёс зүйн төлөвчлүүд, за түрүүнд байнга хэлээд байгаа хүндлэл гэж зүйлтэй энэ зүйлүүдийг хүнд ингээд заахгүйгээр зүгээр ингэж энэ байнга нийтээр сүргийнхаа хуулиар хийдэг зүйл энэ хүндлэл гэдэг зүйл. Ингээд хүн орж ирээд ямар ч хүний эгонд дарагддаг. Яг л энэ дөрмийнхаа дагуу болдог. Тэр хэн байх нь хамаагүй. Яг энэ жижигцүү рүү орж ирж байгаа дэвжээнд гарч байгаа бол тэр дэвжээний дөрмийг л баримтлана. Тэр хүн цагаан бустай бол цагаан бусын зүгээд тэр улсуудын хүндлээтэй Монгол улс ерөнхийлөгч байсан ч одоо тэр цагаан бусын зүгээл Монгол улсад хаан байсан ч тийм цагаан бусыг зүгээд яг энэ дөрмийг баримтлаад тэр бусдынгуудээс сурах юмаа сураад өгөх юм өгөөд хамт олонны ингээ оронд болоод тэд нэртэйгээ хайртай нэг гишүүн бол ингээл явдаг л гэсэн. Тэр нь бол жижигцүү бол юм хүндлэл хамт олонлог ийм зүйлүүдийг бий болгож идэг калчертэй юм. Одоо тэгвэл яг жүжигцүүгийн спорт Монгол улсад орж ирээд гэж тодорхойлж болох юм шүү дээ. 18 жилийн хугацаа өнгөрсөн байна. Та ер нь яг энэ 18 жилийн хугацаанд энэ спортын төрлийг хүмүүст яг одоо ард түмэндээ хэр тийм сайн төгж чадсан гэж дүгндэг бай одоо. Өнөөдрийн төвшин бол нэлээд өндөр төвшөнд очсон байгаа Монголын спортын дотор. Нөгөө бусад улсуудтай харьцуулж байгаа бас харьцуулт байж болно шүү дээ. За тэгээд жижигцүү гэж үг орж ирсэн нь өөр 18 жил. Яг жижигцүүгийн үндсээ одоо ингээд нэг гэр бүл үүсээд яг нэг одоо галгалуунд бадарсан түүх нь бол 10 жил. Одоо энэ бид Гаруда Актем гэдэг салбар дээр нэрсэн сууж байна. За тэгээд яг үндсэн салбарнаа нэгдээд яг жижигцүү барилдаж эхэлж байсан юм хүүхдүүд өөрийн гэсэн заалтай, өөрийн гэсэн одоо гэр өрөнтэй болж байгаа гэсэн үг шүү дээ энэ айл. Анхных нь их гэр одоо гэр байгаа. Одоо тэгээд Гаруда бол яг жижигцүүгийн одоо өнөөдрийн төвшөнд байгаа 40 клуб актемүүд одоо их гэр гэсэн үг одоо бурхан байдаг гэр гэсэн. Тэгээ очиж энэ том баяр нь болохоор бүгд том бүсдэнгүүд нь ирцгээдэг, хүндэлдэг энэ клуб байна те. Ийм л зүйл болсон ингэ явж байгаа. Тэгээ ер нь бол энэ яг жижигцүүгийн яг дэлгэрээд ингээд нэг хөгжиж явсан яг ингээд бадраа явсан түүх нь бол 10 жил. Сүүлийн 10 жилээр л Гаруда актем маань бас Монголын үндэсний олимпийн орооны шилдэг актем шагналыг бүрчийн шагналыг хүртэж ирсэн юм актем. Одоо үйл ажиллагаа цар хүрээгээрээ 15-ноос хойш гэдэг чинь 19 онд лөө 4 жилийн хугацаанд яг тийм том хүндлэлийг одоо Монголын спортын том хүндлэлийг хүлээж авч ирсэн юм. Клуб актем. За тэгээд өнөөдөр бол ингээд 1000 гаруй тамирчид ордог Монголын цөөхөн спортуудын нэг болчихлоо. За дэлхийд бид амжилтуудаараа бас нэлээд гайгүй явж эхэлж байгаа. Амжилт гэхээсээ илүү бидэнд бас энэ спортыг авч явж байгаа болсон хүчний хэрхэн барьж явж байгаа энэ зүйлүүд нь бол дэлхийд бас нэлээд дээгүр орж байгаа. Имийг аливаа холбоотой үйл ажиллагааг бол медаль гэдэг зүйлээр хэмждэг нь маш буруу ойлголт. За яг энэ спортыг хөгжүүлж байгаа, туслах хэмжээ явж байгаа нийгэмд яаж спортын ачиг тус нь өөрөө амжилттай биш. Ер нь амжилт таана явж байгаа нөхөр яг одоо нийгэмд хэрэгтэй эрүүл бие дэдрийн өв төгс хүмүүжлэлтэй ийм залуучуудыг бэлтгэл энэ спортуудын гол зорилго яг гэж улс орон спорт хөгжүүлдэг, спорт руу яг гэж ингэ спортлж улс орон ингэж мөнгө хайдаг нь амжилтууд ингээд бүр ингээд 10 20 30 40 50 дугаар зүйл. Мэдээж тэр хэрэгтэй улс орныг сурчлан тэ. Тэрнгээрээ хүүхдүүд ингэж утгаас авч явна тэр амжилтаар тэгж хичээлнэ. Тэр бол мэдээж хэрэгтэй. Тэр лөө бол ингээд төр засгийн анхаар шинжихшээ, үндэсний шоу тултан бос орнууд ч хэмжээ явах хэрэгтэй. За гол зүйл бол мэдээж хүүхэд залуучдыг хамруулах энэ спортын тэ
яг ч дэлхийн нийтээр өндөр хөгжөөд байгаа мэдээж хэрэгтэй бол өндөр хөгжиж явж байгаа. Тэгэхээр Монголс өндөр хөгжих хэрэгтэй. Тэгээ Монголын засгийн холбоо ер нь бол энэ төсөл арга хэмжээнүүд хүүхдүүд хичээлэх тийм клуб активитийн стандартыг сайн байлгах, сургалтын хөтөлбөрийг яг стандартжуулах, яг энэний дагуу минимум хэмжээг нь тавьж өгөх. Тэрнээс яаж хөгжиж автомат хийгээд явах нь бол одоо тухайн хөтөлбөрийг аваад байгаа багш дасгалжууд профессоруудын ажил. За тэгээд яг энэ зүйлүүд дээр Монголын засгийн холбоо нэлээд анхаарч явж байгаа. За тийм бусад дэлхийн олон улс орнууд бид нар энэ болсон учраас энэ талаараа нэлээд өндөр түвшинд очиж байгаа гэдэг илэрхийлэл өөрөө бид нар 19 онд Азийн аварсан синхронно зохион байгуулж ирсэн. За тухайн үед бол Азийн аварчлал тэмцээн 24 оронтой 400 гаруй тамирчинтай ийм түүхийг Монголд анх эхлүүлж илаа спортын түүхэн. За 23 онд бид дэлхийн аварчлал тэмцээн гэлсэн. За 60 гаруй орны оролцоотой 1000 шахам тамирчид авчирсан Монголын спортын түүхэнд бас анх зүйлийг бид 23 онд тавьж илаа. За тэгээд улс орны тийм том нөлөөллгүйгээр төрийн бус байгууллага ийм нэгдэл сайхан сэтгэл нэгдэхээр дэлхийн зүйлийг хийж болдго юм байна гэдгийг одоо төрд ойлгуулсан, нийгэмд ойлгуулж өгсөн. Энэ зүйлээрээ 23 онд маш том зүйлийг Монголын засгийн холбооны хамт олон хийсэн. Түүгээрээ ч өнөөдөр Монголын засгийн холбоо хараат бас тогтон годлоготой хэн нэг орж ирээд юм одоо ингээд өөрчилчих боломжгүйгээр юм маш гоё тогтон юм холбооны бодлоготой гоё явж байгаа юм сайхан холбоо. Тийм, ер нь бол товчхондоо хэлэхэд одоо 18 жилийн хугацаа юм тэнэг мөнхөр байсан та баярлалаа шүү дээ өөрийгөө. Ямар ч гэсэн ингээд маш их зориг гаргасан манай хамт олон. Тэгээд 2007 он шинэ спорт оруулж ирээ тий. Монголд огт хичээл нэг ч хүн хичээлж байгаа юм спортыг байгуулга бий болоод ингэ явна гэдэг хэцүү. Хөгжсөн төрөл дээр менежмент юм хийгээд ингэ явна гэдэг бас байж болох гоё зүйл бах тий. За тэгээд бас хэцүү шиж магадгүй. Гэхдээ яг энэ шинэ зүйл эхлүүлээд хинч мэдхгүй зүйлийг оруулж ирэх чинь бас амар. Оруулж ирээд ингээд хөгжүүлээд спортоор тайлбарлаа, цаг хугацаа гэлээгээд ингэ яваа. Тэгэл 2015 оноос анхныхаа клуб активитиг байгуулаад тэгээд ингээ хөгжлөө бол өнөөдөр ингээд одоо ингээл Монголын үндэсний хуулиар бүрчэн гişг нь л байдаг. Энийг 5 удаа авсан юм холбоо, шилдэг холбоо. За энэ нь бол одоо ингээд олон улсын төрийн бас байгууллагаас биднийг одоо үнэлж байгаа юм хэлбэр. За тэгээд төрийн байгууллагууд маань ч гэсэн бас жижиг спортын олон хөгжих хичээлүүд эхлэхээр бас энэ жилээс бас улс маань бас ингээд бодлогоо дэмжиж хүүхдийн наадмын анхудаа орсон. Тэгээд өнөөдөр анхудаа хүүхдийн наадмын жижиг зүрхжүүлж байгаа хүүхдүүд хүүхдийн наадмын Монголын спорт хүүхдийн наадмын ороо явж байна. За тэгэхээр энэ бол өөрөө маш гоё зүйл. Тэгээд мэрэгжлийн боловсруучийн бэлтгэх тал дээр Монгол Улсын боловсролын сургуулийн миний сургуульд хамтарч одоо JUMP Jiu-Jitsu Universal Management програм гэх том хөтөлбөрөөр дөрвөн эхлүүлсэн. Өнөөдөр яг энэ 19 залуучууд ингээд төгсөө гарч байна. Эдгээр маань одоо төгсгөөсөө өмнө бүгд ажлын байртаа болцгоцсон. Тэгээд ажлын байр байна гэдэг маань өөрөө энэ холбооны бодлого ямар хэмжээнд явж байна гэдэг бас нэг зүйл. За тэгээд боловсруучингээ яаж бэлдэж яана гэдэг нь бас нэг зүйл те. Яг ингээд ийм зүйлүүдээ бид нар нэлээд бас ингээд бодлогын өсөлт юмудаа хийгээд ингээд явж байгаа ийм холбоо. Тэгээд мэдээж 18 жилийн өмнөх одоо эргүүд яг зүгээр сайн муу байсан ч өөрчлөгдөн. Тийм учраас 18 жил бид нар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн үндэсний холбоо болсон. Ингээд 18 жилийн хугацаанд яг үүсгэн байгуулагчийн хувьд ингээд энэ спортоо амьдралаа одоо би гэлтгүү миний гэрүүл яг л энэ зүйл зориулсан. Манай хүүхдүүд энэ спортоор хичээлдэг. Манай гэрийн бас нэг юм сашхуйн нандин хэсэг нь болж ижиж зөөрөн болцсон. Тэгээд манай гэр бүлийн түүхч одоо энэтэй нэлээд холбогдож явах бах. Тэгээд гэр бүлийн бас ийм эрхмэлдэг нандин зүйлүүдийнх нь нэг болсон. Тэгээд энэ сайхан спорттой ингээд 18 жил холбоо сайн мөн бүхэл зүгтээ ингээд хамт явж байна. Насанд хүрэгчээд байна шүү дээ. 18 жил гэдэг чинь хүмүүрээ ярих юм бол яг хүн ярахад дөнгөж насанд хүрч байна. Тэгээд одоо нас үйгүүцээд энэ спорт Монголын төвийн дэлхийн төвхөнд Монголын жижигхэн холбоо хамт олон ямар төвшөнд байна гэдэг бол одоо энэ хамт олонны их ажил. Энэ зүйлээр бид дэлхийд танигдж эхэлсэн. Одоо дэлхийн олон улсын одоо ингээд IT-г нь одоо тэмцээн зохион байгуулалт IT дээр Монгол залуучууд байж байна. За шүүгчнэр дээр Монгол залуучууд олноороо орж ирсэн байж байна. За сайн дурын зөвлөл гэдэг зүйл 23 оны Монголын жижиг холбооны сайн дурын зөвлөл байгуулагдаж 200 гаруй волонтер дэлхийн авдар ажиллаж яг энэ баг өнөөдөр дэлхийд олон улсын холбоонд волонтерийн зөвлөл гэдэг зүйлийг байгуулад тэрийг Монгол хүүхэд ахлаад за тэгээд олон улсынхаа board member-т Монгол хүн орцсон board member-т 10 гаруй хорон байдаг. Тэрний нэг нь Монгол болж чадсан. Ингээд яг дэлхийн жижиг зүгээрээ 134 гишүүнчлэлтэй төр гишүүн улсад уу 134 улсад 134 яг албаас нэг гишүүнчлэлтэй төр гишүүнчлэлээр бас нэлээд олон орн байдаг. Тэгээд юм ихэд нэлээд бас ингээд топ орч яваа юм төр дэлхийн аварга нь 14 хоног болдог. Ийм одоо маш олон оролцогчтой болсон юм л холбоо энэ.
Жижитсу гэж яг юу гэсэн үг юм бэ? Жижитсу гэдэг нь уян хатан урлаг гэсэн утгатай үг. Утга нь бол Жудо гэдэг маань уян хатан арга зам гэсэн утгатай үг. Тэр нь бол ийм уян хатны зүйл гэсэн. Зөөлний урлаг гэсэн. Хүнд өгж байгаа тэм философи нь өөрөө тийм гэсэн. Энэ спортоор хүн юуг олж авах вэ гэхээр мэдээж бие олдрын өвдөгч хүмүүс бие олдрын төгөлдрөлчийг олж авна тийм. За мэдээж амжилт хэд зүйлийг бий болгож авна. Хамгийн гол зөв хоёулаа сэтгэл зүйн гэж ярьлаа шүү дээ. Хүнийг одоо хүлээн зөвшөөр сурна гэсэн. Хүнийг одоо сонсож сурна. Хүний хүндэлд сурна тийм. Хүндлээс хүндэл бий болдгоо гэдгийг энэ спортоор маш сайн татдаг. Тэр нь одоо энэ уян хатны урлаг, уян хатны арга зам гэдэг утгатай. одоо биеийн бистэй тий уян хатан гэж байгаа нь бол яг шууд утгаараа сэтгэл зүйн тий. Би сэтгэл зүйн гэсэн. Түрүүнд би сэтгэл зүйгээр холбогддог хэлчихлээ шүү дээ тий. Тэгэхээр жудо арга зам гэдэг яг тэмцээн дээр тулааны урлаг дээр яаж ашиглагдав гэхээр хүний хүчийг чи ашиглаж чадчихвал чи хүчтэй хүн гэдэг зүйл гэсэн. Тэгээ өн арга зам мэх техник үзэн тэрнээс яг хүний эдэр хүчийг дагуулж ингээд өрсөлдөж буулгаж авч чадж байгаа нь өөрөө зайл хэрэгжилж хүний хүчийг ашиглаж чадчих гэдэг маань яг хөдөлгөөний хувьд яг ийм уян хатан зүйлээр ийм зүйл гэсэн. Хүнийг сонсч зурна гэсэн шүү дээ. Сонсохгүй ингээд хүн өдөөс агнаад өдөөс нь ингээд дагаа загнаж хэрүүл үсчихдэг шүү дээ. Сонсоод зөөлрүүлээд ийм юм байна. Наадах энэ зөв юм байна. Хоёрын ингээд хүний гой тайван болгоод ингээд ивэн очдог хүмүүс байдаг шүү дээ. Яг л тэр зүйл гэсэн. Уян хатны арга зам. Уян хатны урлаг гэдэг. Арга зам урлаг хоёр ч ерөн зөв шүү дээ. Урлаг гэдэг чинь бас л ийм арга зам ийм л зөв шүү дээ. Яг уян хатны урлагаар яг бүх зүйлийг сэтгэл зүйг бий болгоно. Бие бэлтэр бий болгоно гэсэн. Ягаад жудо жижитсуг ингээд маш олон хичээлээд дэлхийн нийтэд одоо ингээд топ төрөл болоод ингээд хүний анхаарланд ингээд юм хаягчгүй ингээд улам автайлагдаа яваад байна гэдэг маань энэ өөрийнх нь дотор нь байгаа энэ философитой холбоотой зүйл гэсэн. Тэгэхээр хөдөлгөөнтэй хөдөлгөөн гэдэг зүйл хаачлаа шүү дээ. Хинт зохиоч болж шүү дээ бас. Та яг энэ жижитсугийн спортоор ямар амжилтуудтай вэ? Би өөрөө нь тий та өөрөө би өөрөө 18 жилийн амжилттай. За 18 жилийн туршлагын амжилттай. Тэнцэн уралдаанаа. Тэнцэн уралдаан би өөрөө жудо, самбо, кураж би өөрөө бүхий нэг 10 гаруй төрлөөр юм барилдсан. Үзсэн. Хичээлж үзсэн бас барилдаж хичээл нь ойр төстэй спорт өдрөнд байсан шүү дээ. Монголын үндэсний хөвгтөө маш олон ойр төстэй спортууд байдаг. Дэлхийд яаж өөрийнхөө соёлыг ингэж энд тавиаж чадсан, ингээд модоо оруулж чадсан гэдэг зүйл багхгүй. Тэгээд жижитсу гэдэг спортоор анх одоо US Open тэмцээнээс хүрээлэн медаль анх эхэлж байлаа. Тэг 2010 онд насан туршид яг IBJJF гэдэг дэлхийн том холбоо байдаг. За энэ Америкт гол төлөв тэмцээний явагдсан юм том холбоо. Энэний одоо хөгсний анхны дэлхийн аварга хүрээлэн медаль хүртчихсэн. За тэгээд Masters ангилд ягаан бусанд яг тэр холбооны дэлхийн аварга авч ирсэн. За тэгээд Абу Дабид болдог World Pro гэдэг дэлхийн аварга тэмцээн хөгсөнд одоо жиндээ бол үнэлэх хүчинд боргосонд түүлж исэн. За тэгээд Азийн аваргыг 3 багцаанд болж исэн. За яг жижигцэн аварга гэсэн алтан медаль гэсэн үг тийм. Тэгээд бүр хошоо юм биш та чинь. Тэгээд олон улсууд яг тухайд тамирчин гэдэг нэг хүний ажлыг маш хийж явдаг байсан. Тамирчны ажлыг энэ дасгалж явах ажлыг сэтгэл зүйчийн ажлыг хүүхд шамнараа дагуул, найз нараа дагуул очоо барилдан тэднэрээ дасгалж болно, өөрөө барилдан. Тэгээд зураглаачийн ажлыг мэдээгээр тавина дээ. Бүрөө. Тэгээд яг иймэрхүү ажлууд өөр тэгээд тэр ганц үнэтэй холбоонд чинь хэн юу ханиулж юу яах вэ тий. Тэгээд надаа найз нар дэмжин, ингээд хүмүүс дэмжин. Тэг ингээл түүхэрвэл гой юм их угаалтай тэгэхэд амьдрал байна шүү дээ тий. За, хоёул ярилцлага өндөрлөе. Жижитсу спортын яг Монгол дахь холбооных нь яг үндсэн үзэл баримтлал бол амтлал, хүндлэл, хөгжил гэдэг ийм үндсэн баримтлалтай. Тэгээд яг энэ үндсэн жанжин шугамын дагуу одоо яг ингээ араасаа 3000 гаруй залуучууд тамирчдыг ингээ дагуулад явж гин гэдэг ийм үзэл баримтлалтай 3000 орчим хүн байна гэдэг бол маш бахархмаар зүйлтэй. Жижитсу гэдэг спортын ертөнцөөр бүр үнэхээр сайхан сэтгэл дөрөө аялсан баг гэдэг итгэлтэй байна. Тэгээ энэ спортыг Монгол
уранд Монгол улсад анх оруулж ирээд хөгжүүлээд өдгөө 18 насыг хүргэлээ. За цаашид олон 10 жил байгаах гэж бодож байна. Тэгээд тэр цаашдын ирээдүйн ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээ зөвхөн яг энэ хандлал, хүндлэл, хөгжил гэдэг зүйл спорт тор гэхээс илүүтэйгээр нийгэмдэр хүн болгон яг энэ үзэл баримталтай байж чадах юм бол магадгүй хамгийн гоё гэрэл гээгээтэй одоо нийгмийг бий болгох хамгийн одоо чухал суурь болох байх л та. Тэгэхээр өөрөө спорт өөрөө нийгэмд ямар байр суурь илэрхийлдэг вэ гэдгийг яг энэ жиуццүү гэдэг спортоор дамжуулаад үзэгчд маань бас нэг иргэн тунгаасан ийм одоо зүйлийг таны ярианаас олж авч чадсан байхаа гэж итгэж байна. Тэгээд нийгэмд ийм гоё зүйлийг түгээж байгаа танаар төлөөлүүлээд яг энэ спортоор хичээлж байгаа, энэ спортыг түгээн дэлгэрүүлж байгаа бүх хүмүүст хамгийн том амжилтыг хүсээд ярилцлага өндөрлөе. Бас баярлалаа, гоё яриа ангиж өрнөс мэдээж нийгэмд ийм зүйлийг түгээх гэж явж байгаа. Тэрүүл бас энэ хандлал хүндлэл гэдэг зүйлээ бас хичээлж байгаа. Одоо өнөөдрийн түвшинд хичээлсэн 3000 гаруй хүмүүс бас маш сайн ойлгож энийг бас тээж явах хэрэгтэй тий. Нэг өрөө тавьчаад буруугаа бодож болохгүй шүү дээ. Тийм учраас одоо гол захих юм бол яг энэ зүгээр хавглаад ингэ явж байгаа улсууд энэ зүйлээ маш барилт нийгэмд бас юм гоё хөрнөлөө үзүүлээс ёстой гэдэг дээр бол байнга хэлж ярьж явдаг. Тэний одоо танаас нар бас ингэж яг энэ сайхан зүйлийг нийгэмд дэлгэрээ явахын төлөө хичээж байгаа нь бол одоо Монгол хүн бол төрснийх, иргэн бол төрснийх хамгийн том үүрэгтэй. Тэгээд энийхэн төлөө манай хамт олон хичээгэл. За тэгээд танай хамт олонд бас баярлалаа. Тэгээд бидний бас ингэж хийгээ явж байгаа зүйлийг тий олж хараад бас нийгэмд түгээж өгье гэдэг. Ер нь сэтгэл зүйн салбар өөрөө маш гоё зүйл. Ер нь ингэж юмыг сайн зүйл ер нь болж байгаа зүйлийг л ингээл харуулах нь маш зөв зүйл. Дэлгэрүүлээд ингээ ойлгуулаа тий. Тэгээд биднийг бас ингэж ойлгоод бидний ажлыг бас ингээд онцлоод төвлөрөлтөөр өрсөн намтал маш их баярлалаа. Тэгээд бүгд ажлын амжилт хүсье. Үзэгч дүмэндээ бас ингэ спорт хөрөнгө оруулалтнаас эцгээгээрээ Хичээлээрээ, хичээлүүлээрээ гэж. хичээлх нь өөрөө маш том хөрөнгө оруулалт. I'm pulling back the wires, they're holding me up like lions.